байцгаана уу эрхэм үзэгчдээ. Бурхны хаанчлал дэлхий дээр гарч ирлээ нэвтрүүлэгт тавтай морилно. Би Хөслөн байна. 2025 онд төгс өчид Бурхны чуулган Магдалины дуу хоолой нэртэй томоохон хэмжээний урлагийн тоглолт бэлтгэн цацлаа. Энэхүү тоглолтод өргөн хүрээний найрал дуу, бүжгийн үзүүлбэр, хошил дуу, гоцлол дуу, туршлагын гэрчлэл хуваалцах, шог яриа, Бурхны үгийн уншлага, янз бүрийн улс орноос Бурхны сонгосон хүмүүс сайн мэдээ номлож буй газар дээрх тэмдэглэлүүд багтсан билээ. 5 ТV-ийн 29 улс орны маш олон хүн энэ тоглолтод оролцлоо. Америк ТV-ийн Америк нэгдсэн улс, Канада, Бразил, Европ ТV-ийн Их Британи, Итали, Словак, Аз ТV-ийн Филиппин, Өмнөд Солонгос, Энэтхэг, Эквадорын гивнээ, Мадагаскар зэрэг Африкийн орнууд, мөн далайн орнуудаас Австрали, Шинэ Зеланд нээлттэй хийсний дараа уг тоглолтыг дэлхийд даяар халуун дотноор хүлээн авч маш эерэг үнэлгээ өгсөн юм. Улс бүрийн төгс өчид Бурхны чуулганы Христэд итгэгчид дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн ах эгч нар нь Бурхныг магтан алдаршуулж байгааг хараад сэтгэл нь ихэд хөдөлж урам зориг авснаа илэрхийлж байлаа. Нэвтрүүлгийн туршид тэд хэл арьс өнгөөрөө ялгаатай байсан ч нэгэн дуугаар залбирч, нэгэн Бурхныг магтаж, шүтэн мөргөж, төгс өчид Бурхны адилхан үгийг уншиж, түүнд зориулсан нэг магтан дууг дуулж байв. Энэхүү тоглолтыг үзээд Христэд итгэгчид хаанчлалын сайн мэдээ түгэж буй баярт дүр зургийн гэрч болцгоосон юм. Төгс өчид Бурхны үг хүмүүсийн сүнслэг төрөх байдлыг бүрэн шинчилсэнийг тэд харсан билээ. Тэд өмнөх шигээ төөрөлдөж, хүчин мөхөстгөө болж, харин ч эрэлхийлэх зөв зорилгоо олж, Тэнгэрийн хаанчлалд орох найдварыг олж харсан юм. Тэд бүгд сэтгэл догтлон баярлаж, удаан үргэлжилсэн дагдлалаар бэлхэж байлаа. Бурхны шинэ ажилтай хөл нийлүүлэн алхаж, төгс өчид Бурхны чуулганы өнөр гэр бүлийн нэг хэсэг болсондоо тэд өөрсдийгөө ихэд хувьтайд тооцож байв. Тоглолт цацагдсны дараа олон орны Христэд итгэгчид сэтгэгдэл үлдээж, сайн мэдээний номлогчдын игнэнд нэгдэж, Бурхны илрэлтийг хүлээж буй илүү олон хүнд хаанчлалын сайн мэдээг дэлгэрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Үүний зэрэгцээ илүү олон Христэд итгэгчид төгс өчид Бурхны чуулганы дараагийн урлагийн тоглолтыг тэсэн ядан хүлээх боллоо. Үзэгчдийн энэхүү их хүлээлтэд тулгуурлан төгс өчид Бурхны чуулган 2025 оны сүүл хагасаас 2026 оны шинэ жилийн урлагийн тоглолтын бэлтгэл ажилдаа орсон юм. Хөтөлбөрийн санал авах, төлөвлөх, дүр сонгох анхан шатнаас эхлээд хөтөлбөр сонгох, эзэслэн батлах, сургуулилт хийх, техникийн ажилтнуудыг хуваарлах, байр талбай болон техникийн бэлтгэл хангах, дэлгэцийн сорилт хийх дунд шатны ажил, мөн байр талбайн засал чимэглэл, тайзны зохиомжийг тохируулах, ерөнхий сургуулилт хийх эцсийн шарт хүртэлх бүх үйл явц эмх цэгцтэй эрчимтэй өрнөсөн юм. Энэ удаагийн урлагийн тоглолтод найрал дуу, бүжгийн томоохон үзүүлбэрүүд, гоцлол болон хошил дуу, энэтхэг бүжиг, янга бүжиг, туршлагын гэрчлэл хуваалцах зэрэг олон төрлийн үзүүлбэр багтаж байна. Жүжигчдийн бүрэлдэхүүнд танил болон шин дөрүүд багтаж, туршлагатай гишүүд шинэ гишүүдтэй хамт тоглож байгаа юм. Илүү гайхалтай хөтөлбөр толилуулахын тулд тэд дууны үгээ цээжилж, аялгаугаа жигдрүүлж, бүжгийн хөдөлгөөн хэмнэлээ төгс болгохоор цоцолтгүй бэлтгэл хийсэн. Энэ үйл явцын туршид тэд Бурханд залбирч, Бурханд найдан олон бэрхшээлийг даван туулж, сэтгэл хөдлөмж олон түүхийг бүтээж, санаанд оромгүй их зүйлийг олж авсан юм. Энэхүү дугаараар бид та бүхнийг 2026 оны шинэ жилийн урлагийн тоглолтоор Европ далайн орнууд болон Африкийн улсууд дахь сургуулилтын талбай руу хөтлөн аваачиж, тоглолтод оролцож буй Христэд итгэгчидтэй газар дээрээс нь ярилцлага хийх болно. Одоо тэдний туршлах сэтгэлдлийг шууд сонсоцгоё. Одоо газар дээрээс нь бэлтгэсэн сурвалжлагыг хүлээн авнаа.
Би маш их догдолж төгсөжид Бурхныг магтан дуулах өөр нэг боломж олдсон нь үнэхээр ерөөлтэй хэрэг гэж санагдсан. Энэ нь намайг их баярлуулсан. Энэ бол Бурхныг гэрчлэх, Бурхны үгийг дэлхийд даяар түгээх боломж юм. Миний оролцож буй шалтгаан бол Бурхныг гэрчлэх явдал. Тиймээс би энэ үргээ сайн биелүүлнэ гэж найдаж байна. Би маш их баярлаж догдолж байна. Зураг авалтын явцыг саатуулахгүй тул би өөрийгөө эртнээс сайн бэлдсэн. Бурхныг сэтгэл хангалуун байлгах зүйл хийх боломж бидэнд тэр бүр олддоггүй. Тиймээс энэ тоглолтод оролцох нь миний хувьд нэг боломж юм. Хүн бүр маш шийдэмгий байгааг та мэдэрч болно. Хүн бүр үүнийг нухацтай авч үзэж бидний хийж байгаа зүйл чухал гэж бодож байгааг та үнэхээр мэдэрч болно. Энэ бол гайхалтай туршлага. Хамгийн чухал нь маш их утга учиртай. Учир нь бид Бурхныг магтаж байгаагаа мэддэг. Энэ бол миний анхны зураг авалт. Үнэхээр сэтгэл хөдлөж байна гэдгийг хэлэх ёстой. Энэ нь бидэнд тэрхүү гэрчлэлийг үнэхээр мэдрүүлж асар их баяр баясгал авчирч байна. Үүнийг Бурхны үг бидэнд авчирсан бөгөөд завхарсан зан чанарыг маань бидэнд мэдүүлсэн юм. Энэхүү туршлага миний сэтгэл зүрхийг асар ихээр дүүргэж мэдээд сэтгэл их хөдлөглөө. Ялангуяа Бурхны үгийг бид дуугаараа дамжуулан хүргэж хүмүүст Бурхны санаа зорилгыг ойлгуулж чадна. Тиймээс энэ нь хүмүүсийг төгсөжид Бурханд айлтгуулахад тусалж чадах маш чухал ажил юм. Тоглолтод оролцсон төгсөжид Бурхны чуулганы Христэд итгэгчид асар их ирмэлзэлтэйгээр бэлтгэлдээ өөрсдийгөө зориулж байсан ч энэ явцад олон бэрхшээлтэй тулгарсан юм. Цаг агаарын хүнд нөхцөл, холын аялал, бие махбодын ядаргаа болон техникийн бэрхшээл бүгд тэдэнд баггүй дарамт болж байлаа. Заримдаа би энэ дууны үгийг хизээж сурч чадахгүй байх гэж боддог байсан. Яагаад гэвэл бидний дуулах дууны үг үнэхээр хэцүү байсан юм. Гэсэн ч би бэлтгэл хийсээр байсан. Наашаа ирэхдээ би 4 цаг зарцуулж, замдаа дуугаа зогсолтгүй давтаж, дагаж дуулсаар ирсэн. Мэдээж гол нь залбирал байсан. Энэ нь надад үнэхээр тусалсан. Энэ нь надад хүч чадал өгч, намайг Бурханд ойртуулж, мэдээж бас энэ явцад надад туслахыг Бурханаас гуйсан. Бурхан надтай хамт байгааг би мэдэрсэн. Бусад ах эгч нар ч бас үүнийг мэдэрсэн. Энэ бүхнийг туулж мэдэрч чадна гэдэг үнэхээр онцгой гайхалтай байлаа. Moeilijk in de zin van ik moest ook noten leren. Би нот сурах ёстой байсан болохоор нэлээд хэцүү байсан. Хоёр эгч ирж надад тусалсан нь Марике, Оливия хоёр байсан. Гэвч нэг өдрийн дараа би бүгднийг мартчихсан байв. Тэгээд би өөрийн ирэхгүй нулимс унган Бурханд залбирч үүнийг сайн хийхэд минь туслаач гэж гуйсан. Дараа нь дахиж дуугаа давталгүй унтахаар хэвтлээ. Шөнө дунд сэрэхэд гинтэл бүх зүйл толгойд ороод ирсэн. Юуг яаж хийхээ би яг мэдсэн. Би маш сэтгэл ханамжтай байсан. Бурхан үнэхээр ажиллаж байгааг энэ нь надад харуулсан юм. Ах эгч нартайгаа хамт энэ тоглолтод оролцох үнэхээр онцгой байсан. Бурхан биднийг хөдөлгөж байгааг бид мэдэрч чадаж байна. We had a few storms that week. Тэр 7 хоногт хэдэн удаа шуурга шуурч, мөндөр орж, бүр зарим мод булгарч унсан. Зураг авалтаа хугацаанд нь амжихгүй болов уу гэж бид сандарч эхэлсэн. Бид удирдамж тусламж хүсэж Бурханд залбирсан юм. Үүний дараа бид Бурхан өөрийн үгээр дамжуулан энэ ертөнцийг бидэнд зориулж баг багаар бүтээснийг сансан юм. Бид цаг агаарыг хянаж чадахгүй ч бидний бүтээгч чадна. Бурхан бидэнд хамгийн тохиромжтой газрыг гарцаагүй зохицуулж өгч чадна гэдэгт бид итгэсэн. Тэр өдөр ширүүн шуургатай хിവэр байсан тул бид жаахан сандарч байлаа. Гэвч зураг авалтын газартаа очиход бүх зүйл төгс байлаа. Гэрэлтүүлэх сайн, орчин сайхан, ямар ч эвдрэл гэмтэл байгаагүй.
Бид энэ бүтээлийг өмнөхөөсөө хамаагүй богино хугацаанд дуусгаж чадсан. Зураг авалтын үеэр ямар ч асуудал гараагүй. Бурхан бидэнд зориулж бүх зүйлийг тэгшлээд өчгсөн юм шиг л байсан. Амен. Төгсөчд Бурханыг магтъя. Very difficult for me because it was my first time to do this duty. Энэ үрэг миний хувьд маш хэцүү байсан. Яагаад гэвэл би анх удаага дуулах үрэг гүйцэтгэж байсан юм. Би ажил дээрээ маш их завгүй байсан болохоор дуулах бэлтгэл хийх цаг тун бага байлаа. Гэхдээ Бурханы удирдамжаар би шаргуу бэлтгэл хийж дууны үгээ цээжилж чадсан. Эцэст нь бид бүгд үнэхээр сайн дуулсан. Надад бас өөр нэг бэрхшээл тулгарсан. Удирдагчид маань видео бичлэгийн эцсийн хугацааг хэлэхэд би маш их санаа зовсон. Учир нь миний амьдардаг газар маш аюултай, байнга дээрмийн хэрэг гардаг байв. Би цагтаа амжиж очиж чадах болов уу гэж их түгшиж байлаа. Тэгээд би Бурханд залбирсан. Залбирсныхаа дараа би Бурханы зарим үгийг сонсон юм. Бурхан юу ч зохицууллаа гэсэн чи нүүр тулж, туулж мэдэрч ойлгохоор оролдох ёстой. Бурханы зохицуулсан өөрийн туулж мэдрэх ёстой юм бүхнийг бүрэн дуулууртай дагах ёстой. Чамд зориулан Бурханы зохицуулсан хувь заяаг дагах ёстой. Тэр үгийг санаад би үнэхээр урам зориг авсан. Хожим нь би зураг авалтын газартаа 9 минут очиж бид зураг авалтаа амжилттай дуусгасан. Надад маш ихийг олж авсан мэт санагдаж байна. Хүмүүсийн урмыг хугалахаас айсандаа би маш их түгшиж, санаа зовж байсан. Би хэрвээ би тэднийг ойлгохгүй бол яах вэ? Эсвэл тэд гэнэт миний хийж чадахгүй зүйлийг хийлгэхийг хүсвэл яах вэ? Өөр асуудал гарвал яах вэ? гэж бодсоор байлаа. Бид сайн ойлголцож чадахгүй байх вэ гэж бас санаа зовж байсан ч бүх зүйл саадгүй өнгөрсөн. Мэдээж үүнийг би өөрөө бие дааж хийж чадахгүй гэдгээ мэдэж байсан. Намайг залж чиглүүлж, санаа зовхгүй байхад минь туслаач гэж би Бурханд залбирсаар Бурханы үг надад асар их тус болсон. Бурхан ингэж хэлсэн байдаг. Бүх зүйл дээр Бурханд хандаж, түүнд найдах нь хамгийн агуу мэргэн ухаан юм. Би ямар ч бэрхшээлтэй тулгарсан Бурханд найдаж, итгэлтэй байж, Бурханы зохион байгуулалтыг дуулууртай дагаж сурах ёстой. Хэлний бэрхшээл эсвэл аян өрөө хэцүү байснаас болсон болов уу гэж би бодож байна. Тийм болохоор энэ дууг сурах надад амаргүй байлаа. Тэгээд би Бурханд залбирч, энэ дууг сурахад минь тусалж, сэтгэлээ зориулахад минь туслаач гэж гуйсан. Бурханы үгэнд ингэж хэлснийг би сансан юм. Үнэхээр мэс чанар, эрүүл ухаантай бол чи альваг хийхдээ зүрх сэтгэлээ илүү зориулж, арай илүү сайхан сэтгэлтэй, хариуцлагатай, хайхрамжтай байвал илүү их хүчин чармайлт гаргаж чадна. Илүү их хичээл зүтгэл гаргаж чадах үед биелүүлдэг үүргийн чинь үр дүн сайжирна. Үр дүн чинь илүү сайн болж, бусад хүн төдийгүй Бурханыг сэтгэл хангалуун болгоно. Би үнэндээ энэ дууг сурахад сэтгэлээ зориулаагүй байснаа ухаарсан. Тэгээд би энэ дууг утсандаа яаж татаж авч болохыг бодсон юм. Ажил дээрээ гагнуур хийж байхдаа ч цаг заваа бүрэн ашиглаж дуугаа сурч байлаа. Бас дууныхаа үгийг жижиг цаасан дээр биччихээд мартах бүртээ гаргаж хардаг байв. Ингэсээр би эцэст нь дууны ая, үгийг хоёулангийн цээжил сурсандаа би маш их баярлсан. Энэ нь бас надад урам зориг өгсөн. Тэр 2-7 хоногийн хичээл зүтгэлийн үрдэн зураг авалтын үеэр би маш сайн дуулж, сэтгэл минь их тайван байлаа. Ho anche la prova di canto. Qui abbiamo fatto il canto. Бид бас найралтанд оролцсон. Миний хувьд Бурханы удирдамжаар л ингэх боломжтой байсан. Би англи хэл мэддэггүй болохоор өмнө нь хизээж англиар амжилттай дуулж чадаж байгаагүй. Ах эгч нарын хоорондын эв нэгдэл, харилцан туслалцаа, дэмжлэг үнэхээр сайхан зүйл юм. Бид бүгд Бурханы санаа зорилгыг үнэхээр мэдэрсэн. Яагаад гэвэл зөвхөн Бурханд найдаж байж л бид энэ чухал үргийг дуусгаж чадсан юм. Нэгэн маш сайхан мөч байлаа. Бид бүгд хамтдаа залбирсан юм. Тэр нь
Зүрх сэтгэл маань Бурхан руу бүрэн хандаж, үүргээ сайн гүйцэтгэхэд бидэнд тусалж, дэмжээч гэж Бурханаас гуйсан залбирал байлаа. Энэ үнэхээр сайхан байсан. Бурханд талархъя. Grazie a Dio. Les frères et sœurs, ils se sont donnés à fond, vraiment. On a fait des journées de répétition. Ах эгч нар үнэхээр бүхнээ зориулсан. Бид хэдэн өдөр бэлтгэл хийж, зураг авсан нь үнэхээр үн цэнтэй байлаа. Бидний зүрх сэтгэл дэх баяр баясгалыг дуулж, бүжиглэж байх үеийн баяр баясгалыг та нар мэдэрнэ. Бүх ах эгч нар аяндаа гар нийлж, хамтран ажиллаж байгааг та нар мэдрэх болно. Энэ тоглолтоос бид Бурханы үгийн эрх мэдлийг үнэхээр харсан. Ахин дахин бэлтгэл хийсний дүнд төгс хүчит Бурханы чуулганы Христэд итгэгчид Бурханд найдаж бие биетэйгээ хамтран ажиллаж сурснаас гадна Бурханы үгийн удирдамж дор өөрсдийн завхарсан зан чанарыг танин мэдэж үннийг хэрэгжүүлснээс ирдэг амар амгалан баяр баясгалыг мэдэрч тоолсон. En este papel de solista, gracias a Dios Todopoderoso que lo permitió. Гоцлол дуучин болох боломж олгосон төгс хүчит Бурханд талархъя. Энэ нь биеэ тоосон, өөрийгөө зөвтгдөг, завхарсан зан чанараа баг зэрэг ойлгож авахд тусалсан юм. Ах эгч нар намайг гоцлол дуучнаар сонгоход би маш их баярлсан. Би бүхнээ зориулна гэж хэлсэн ч үнэндээ дотроо бол үүнд хамгийн сайн тохирох хүн гэдгээ хүмүүрт батлах ёстой гэж бодож байв. Гэртээ хараад би үүнийг эргцүүлэн бодож, миний энэ бодол Бурханы санаа зорилгод огт нийцэхгүй байгааг харсан. Би Бурханы зарим үгийг уншсан юм. Тэд үргэлж өөрөөрөө бахархаж, өөрийгөө биширсэн байдалтай амьдардаг. Тэдний хувьд зүрх сэтгэлээ тайван болгож, Бурханы шаардлага юу болох, үнэн гэж юу болох, үнэн зарчим гэж юу болохыг тунгаан бодоход хэцүү байдаг. Тэдний хувьд үннийг ойлгоход хэцүү байдаг бөгөөд тэд үүргээ гүйцэтгэдэг хэдий ч үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй. Төгсөжөд Бурханы энэ үгийг уншаад би маш их хитсэн. Учир нь гоцлол дуучин болох миний сэтэл Бурханы санаа зорилгод нийцэхгүй байсныг би харсан юм. Би зүгээр л хүн бүрд анзаарагдаж тэдний сайшаал тааллыг хүртэхийг хүссэн. Надад сайхан санагддаг болохоор л би бусдад шүтэгдэхийг хүссэн. Гэвч би завхарсан зан чанартай хинуулж Бурханы санаа зорилгын дагуу үйлдэггүй гэдгээ ухаарсан юм. Бас ах эгч нарыг зөвлөгөө өгөхөд би хүлээж авахыг хүсээгүй. Би аль хэдийн хамаг чадлаараа хичээж байгаа. Хэрэв тэд намайг хангалтгүй байна гэж үзэж байгаа бол өөр хүнээр гоцлуулсан дээр гэж санагдсан. Гэвч Бурханд залбирч өөрийгөө эргцүүлээд би миний бодол хичнээн буруу байсныг олж харсан юм. Төгс хүчит Бурханд талархъя. Бурханы үгийн нэг мөрийг би сансан юм. Ах эгч нарын дундах хамтын ажиллагаанд нэгнийхээ сул талыг нөгөөгийнхөө давуу талаар нөхөх үйл явц юм. Бурханд талархъя. Бурханы үгийг бодох үедээ би ах эгч нарынхаа зөвлөгөөг хүлээн авч хэрэгжүүлж чадсан. Эцэст нь бид зураг авалтаа асар их ахиц гаргасан. Амен. Биднийг үүрэг гүйцэтгэж байх үед сатан үргэлж сөрөг бодлоор бөмбөгддөг. Жишээлбэл бороо орвол сатан бидэнд зүгээр л бууж өг гэж хэлнэ. Гэвч бид бууж өгөх ёсгүй. Бид үүрэгтэй тууштай байх ёстой. Цаг агаар бол ердөөл жижигхэн бэрхшээл болохоос биш, давагдшгүй бэрхшээл биш юм. Зураг авалтын үеэр наранд хэтэрхий удаан байснаас болоод миний нуруу түлэгдчихсэн. Тэр мөчөд би маш их сул дараа болж зүгээр л суугаад түлэгдсэн хэсгээ шалгахыг хүссэн. Гэвч зураг авалт дуусаагүй байхад би зүгээр л орхиод явж болохгүй гэдгээ сансан. Ялангуяа би гоцлол дуучин байсан учраас. Сүүлд нь ах эгч нар маань надад цамцаа норгоод хүзөөнийхээ ард тавьж сэрүү цүүлхийг зөвлөсөн. Би тэр дагуу хийж хорсож түлэгдэх нь тэр дороо намтсан тул зураг авалтаа илүү тайван үргэлжлүүлж чадсан. Би дотроо сатан үнэхээр хорон муу. Жаахан л асуудал тулгарах мөчөд сатан биднийг болиулж бууж өгүүлэн өөрөг гүйцэтгэхийг болиулахаар оролддог гэж бодсон. Үүнийг бодоод би сатаныг улам их үзэн ядаж Бурханд улам ойртохыг хүссэн. Бурханы агуу байдлыг болон намайг аврахын тулд Бурхан яаж боддоор ажилдгийг би харсан.
Тэр мөчид би маш их талархсан. Яагаад гэвэл Бурхан надад сатааны зал мэхийг нэвт харуулж цаг тухайд нь хариу арга хэмжээ авахулсан. Энэ нь надад урам зориг, баяр баясгалан өгч сэтгэл амар зориг авалтаа үргэлжлүүлсэндээ. Амен. Та энэ туршлагуудыг 1-2 үгээр дүгнэж хэлвэл юу гэх вэ? Маш их үр өгөөчтэй. Et puis quand on regarde aussi les frères et sœurs, Бид их хвчлэн гомдлох гээд байдаг ч бусад ах эгч нарыг харах үедээ би тэднээс суралцаж чаддаг. Жишээ нь тэр амралтын өдөр тэсгэм хүйтэн байсан. Бид бүгд чичирч байсан ч инээмсэглэх ёстой байлаа. Тухайн үед бидний махан бие бидэнд үгүй чи орондоо дулаахан хөвтөж байх ёстой шүү дээ. Энд гадаа юу хийж байгаа юм бэ гэж хэлж байв. Гэвч үнэндээ бусад ах эгч нарыг хараад бид бие биедээ урам зориг өгсөн. Бид бүгд Бурхны үгээс хүч чадал авч өөрсдөө үгүй энэ бол айхавтар зүйл биш. Энэ бол өчүүхэн төлөөс. Энэ зэргийн бэрхшээл юу ч биш. Яагаад гэвэл дараа нь видеогоо үзээд бид маш сэтгэл хангалуун байх болно гэж хэлсэн юм. Яг л тийм байсан. Бидэнд энэ бүхэн үнэхээр таалагдсан. Үн цэнтэй байсан. On sait tous que pour témoigner de Dieu, il faut savoir faire. Бурхны гэрчлэхийн тулд төлөөс төлж зовлон зүдүүрийг дэвчиж сурах ёстой гэдгийг бид бүгд мэднэ. Бид яг л тэгсэн. Бид Бурхныг хангалуун болгож чадсан учраас зүрх сэтгэл минь баяр хөөртэй байсан. Амен. Au début, j'avais pas mis le cadre. Эхэндээ би ажлынхаа зарчмыг тогтоохын тулд үннийг ярьж хайгаагүй. Энэ үүргийн жинхэнэ утга учир, баримтлах ёстой хандлага, эсвэл зураг авалтыг яаж хийх талаар ах эгч нарт гүнзгий ойлгуулахын тулд Бурхны үгийг ч нөхөрлөөгүй. Үүнээс болоод хаяа нэг жижиг сажиг асуудал гардаг байлаа. Зарим ах эгч хөнгөн хуймгаа хандаж, цаг барихгүй байснаас сургуулилд хойшлогдоход хүрсэн. Гэвч тэдэнтэй үннийг нөхөрлөж, асуудлыг нь хэлж өгмөгц тэд засаж залруулж бүх зүйл буцаад хэвийн голдролдоо орсондоо үүргээ гүйцэтгснээр та ур чадвар үнний тухайд хоёуланд нь ашиг тус хүртэж чадна. Энэ бол жирийн нэг ажлаас олж авч чадахгүй зүйл юм. Энд би урд нь хизээж хийж чаддаггүй, сурчиж байгаагүй зүйл болох чуулганы дунд бүжиглэхийг сорсон. Мөн биднийг идэвхтэй хамтран ажиллаж, чин сэтгэлээсээ дуулууртай дагах үед ариун сүнсний ажлыг бид бүгд мэдэрч Бурхан биднийг хэрхэн залж чиглүүлж байгааг харсандаа баяртай байгаагаа хэлмээр байна. Бэлтгэл ажлын өдрүүдэд олон удаагийн сургуульд болон Бурхны үгийг ахин дахин тунгаан бодсноор төгс хүчит Бурхны чуулганы Христэд итгэгчид Бурхны санаа зорилгыг аажмаар ойлгож түүний хайр авралыг мэдэрсэн юм. Тэдний хувьд энэ нь зөвхөн үзүүлбэр үзүүлж дуусгах төдий зүйл байхаа болж харин Бурхныг гэрчлэх үүрэг даалгаврынхаа төлөө илүү их ачааг өөрөх болсон билээ. Дууны үгийн тэр хэсгийг уншиж байхад хамгийн сүүлийн мөрийн өмнөхөн зүрх сэтгэл минь ихэд хөдөлсөн учраас нулимс аяндаа орссон. Хэрэг би төгсөжөд Бурхны чуулганд нэгдээгүй бол би хаанаас ирсэн, хэн болох, эсвэл амьдралын минь замд юу тохиолдсныг бүр хизээж төсөөлж чадахгүй байх байлаа. Бурханд талархъя. Энэхүү гайхалтай боломжийн ачаар би Бурхны хайрыг амсаж чадлаа. Одоо ч би маш их догдолсон хэвээр байна. Бурхан намайг хизээж орхиагүй гэдгээ надад ойлгуулсан. Би өмнө нь хинч надтай хамт байхгүй. Эсвэл хинч намайг жаахан ч гэсэн хайрлахгүй гэж боддог байлаа. Гэвч Бурханд талархъя. Биднийг хайрладаг агуу Бурхан бидэнд байгаа. Тэр биднийг үнэхээр удаан хугацаанд харж хандаж ирсэн. Би маш их баяртай байна. Зүрх минь баясаж байна. Alors je pense que le plus important dans tout ce qui existe, c'est faire la volonté de Dieu. Pourquoi Энэ дэлхий дээр хамгийн чухал зүйл бол Бурхны хүслийг дагах явдал гэж би боддог. Тэгж чадсан хүмүүс л хамгийн утга учиртай амьдардаг. Тэд Бурхны сайшаалыг хүртэж, үннийг олж авч, Бурхны зүрх сэтгэлийг хангадаг. Гэвч үнэндээ хүн бүр өөрийн гэсэн зорилготой байдаг. Яг л миний өмнө нь илэрхийлдэг байсан зорилгууд шиг. Тэд алдартан, жүжигчин, хөл бөмбөгчин болохыг, эсвэл
сайн бизнесийн сургуульд орж гүнзгийрүүлэн суралцахыг хүсдэг. Гэвч эцсийн эцэст энэ хүмүүс үнэндээ юу гэрлэхийлж байгаа вэ? Нэг бол өөрсдийнхөө хүсэл, ашиг сонирхлын төлөө эцэг эхийнхээ хүслийг биелүүлэх, эсвэл өвөг дээдсдээ нэр төр авчрахын төлөө байдаг. Гэвч энэ бүхэн хоосон, юунд ч хүрэхгүй. Харин үннийг эрэлхийлж, амийн замыг эрэлхийлж буй хүн гарцаагүй ам болон үннийг олж авна. Тэд цаашид сатааны нөлөөндөө амьдрахгүй. Харин Бурхантай хамт амар амгалан, баяр баясгалан, аз жаргалтай амьдрах болно. Когда мы записывали эту песню, я многое время учила ее, и то есть энэ дууны бичлэгийг хийж байхад би сурах гэж нэлээд хугацаа зарцуулсан. Дуугаа ахин дахин сонсож, үг бүрийг нь ахин дахин тунгаан бодсон. Бид дуулж эхлэхэд би чин сэтгэлээсээ залбирч, сайн дуулж, доторх сэтгэл хөдлөлөө үнэхээр илэрхийлэхийг хүссэн. Энэ дуу миний зүрх сэтгэл гүн гүнзгий хүрсэн. Дуундах Бурхны үг л миний зүрх сэтгэлийг тэгж их хөдлөсөн юм. Бидний гих Бурхны халамж, хүн төрлөختний төлөөх түүний гүн санаа зовнилыг би мэдрэх шиг болсон. Тэр өдөр бүр биднийг хэрхэн халамжилж, хайрлаж, харж хандаж байгааг мэдэрсэн. Энэ дууг дуулж байхдаа би ариун сүнс сэтгэлийг минь хөдлөхийг мэдэрсэн. Би үүнийг үнэхээр мэдэрсэн. Би дууны төгсгөлд бүр уйлсан. Бурхан маш их ажил хийсэн. Бурхан биднийг аврахыг туйлаас хүсэж байна. Ингэснээр бид цаашид сатаанд залгуулж хорлогдохгүй. Бурхан биднийг сатанаас бүр мөсөн үрд мөнхөд ангижруулахыг хүсдэг. Биднийг буруу замаар явах үед Бурханы зүрх сэтгэл бидний төлөө зовниж түгшдэг. Тэр бидэнд завхарсан зан чанараа хаягад туслахыг хүсдэг. Чухам үүний л төлөө Бурхан 6000 жилийн турш ажиллаж ирсэн. Бурхан биднийг аврахыг маш их хүсдэг. Яг л энэ дуунд гардаг шиг бидний гих Бурханы санаа зарлага эдгээр үгээр бүрэн илчлэгдсэн. Хүмүүсийг аврах гэсэн Бурханы яаралтай санаа зорилгыг зүрх сэтгэлдээ үнэхээр мэдрэх үед бид зүгээр сууж, эсвэл хагас дутуу хичээл чармаалт гаргаж болохгүй гэдгээ ойлгодог. Бид Бурханы хүслийг дагахын тулд чадах бүхнээ хийх ёстой. Ингэж байж илүү олон хүн Бурханы авралыг хүртэж чадна. Үүнээс болоод миний үүрэгтэй хандах хандлагч бас өөрчлөгдсөн. Би илүү их хичээж, бас илүү хичээнгүй болж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, миний мөрөн дээр Бурханы тавьсан ачааг би үнэхээр мэдэрсэн юм. Бурхан үүнийг надад даалгасан. Миний үүрэг маш чухал. Хэрэв би хамаг зүрх сэтгэл, хүч чадлаа зориулан үүргээ биелүүлбэл, Бурханы хүсэл илүү сайн гүйцэлдэж чадна. Өөрөөр хэлбэл, илүү олон хүн Бурханы авралыг хүртэж чадна. Энэ нь зөвхөн надаас биш, бид бүгдээс шалтгаална. Ийм маягаар илүү олон хүн энэ харанхуугаас мултарч, Бурханы авралыг олж авч, Бурханаар ариусгагдж, төгс болгуулж чадна. Амен. Dear brothers and sisters, Happy New Year! Yes, I have actually. I'm really looking forward to seeing all the Урлагийн тоглолтод оролцож буй бүх ах эгч нарыг харахыг, мөн төгс өчид Бурханыг магтахын тулд халуун зүрх сэтгэлээр бэлтгэсэн тэрхүү гайхалтай үзүүлбэрүүдийг үзхийг би Тэсэн ядан хүлээж байна. Бас би туршлагын гэрчлэлүүдийг үзхийг Тэсэн ядан хүлээж байна. Энэ бол зүгээр нэг энгийн урлагийн хөтөлбөр биш гэдгийг би үзэгчдтэй хэлхийг хүсэж байна. Энэхүү тоглолт нь Бурханы ажлыг гэрчилж байгаа юм. Би бас ингэж хэлмээр байна. Бидний амьдарч буй цаг үе маш харанхуй байгаач эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн авсан хүмүүс гэрэл дотор амьдарч байна. Бурханы ажил болон бидний дотор Бурханы хийж буй зүйлийг хүлээн авах нь бидэнд гэрэл авчрах нь гарцаагүй. Энэхүү тоглолт нь үнэн замыг судалж буй бүх хүнд илүү их тэмүүлэл, гүн гүнзгий итгэл өгч, үргэлжлүүлэн судлах хүсэл төрүүлж, улмаар тэд эцсийн өдрүүд дэх Бурханы авралыг хүлээн авна гэж би найдаж байна. I'm really looking forward to this year's variety performance show. Энэ жилийн урлагийн нэгдсэн тоглолтыг би үнэхээр Тэсэн ядан хүлээж байна. Эдгээр урлагийн тоглолтыг үзэх болгонд дэлхийн өнцөг болон бүрээс ирсэн ах эгч нар маань
хоорондоо холбогдсон, нэгдмэл нэгэн гэр бүл шиг санагддаг. Энэ үнэхээр сайхан мэдрэмж. Ах эгч нарыгаа харахад удаан уулзаагүй дотн найзууд гэр бүлийнхэнтэйгээ байгаа мэт санагддаг юм. Бид бүгдээрээ нэг зүрх сэтгэл, нэгэн санаагаар хамтдаа Бурхныг шүтэн мөргөж, Бурханд алдарсууг өгдөг. Бурхны дээдэрх зохион байгуулалтад би туйлаас талархаж байна. Энэ нь бидэнд эцсийн өдрүүдэд Бурхны илэрхийлсэн үннийг сонсох, эзний эргэн ирэлтийг угтан авах, түүний эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авч, хаанчлалын эрен үед орох боломж олгосон юм. Одоо Бурхны ажил зүүн зүгээс баруун зүгт өргөжж, хаанчлалын сайн мэдээ дэлхийд даяар түгээд байна. Энэ бол үнэхээр магтаалын дуу хоолой. Бидний бүтээгч төгс үчид Бурхныг магтъя. Бидэнд ам болон үннийг өгдөг нэгэн. Биднийг бүх үнэн рүү хөтлөгч түүнийг магтъя. 2026 оныг угтахдаа бид үннийг эрэлхийлэхийг энэ тэргуунд тавьж, ингэснээрээ үннийг ойлгож, Бурхныг хайрлаж, бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа түүнийг шүтэн мөргөж, завхарлаа хайж, зан чанарын өөрчлөлтөд хүрцгээе. Ингээд бид төгс үчид Бурхныг магтан алдаршуулж байна. Бурхны ажилд талархъя. Бидэнд үннийг өгсөн Бурханд талархъя. Бүх магтаал төгс үчид Бурханд байх болтугай. Амен. Thanks be to God. All glory, praise, and authority be to Almighty God. Shalom. Noi siamo pronti e poi ci vediamo allo spettacolo di Novella. Ciao. Thanks be to God. All glory, praise, and authority be to Almighty God. Happy New Year, brothers and sisters. This is the Church of Almighty God in South Africa. Glory be to Almighty God. We are ready. Are you? See you at the performance showcase. Et on voudrait vraiment, sincèrement, du fond du cœur, remercier notre Dieu Tout-Puissant. Amen. Эдгээр ярилцлагаар дамжуулан урд нь дэлгэцээр л хардаг байсан Христэд итгэгчидтэй ойр дотн танилцаж, тайзны ардах тэдний бодит амьдрал, эрэлхийллийг ойлгож, өдөр тутмын амьдралынх нь баяр баясгалан, зовлон гуниг, мөн бэрхшээлийг туулж шийдвэрлэхдээ Бурхан болон түүний үгэнд хэрхэн найддаг талаар мэдэх боломжтой юм. Тэдний түүх туршлагыг ойлгосноор тэд бидний бодолд байсан жүжигчд биш. Харин бидний дундах жирийн л ах эгч нар болон хувирдаг. Яг л бидэнтэй адил тэд бүгд төгс үчид Бурхныг дагагчд бөгөөд түүний хангамж хариулга удирдамжийг хүлээн авч байгаа. Тэд бүгдээрээ төгс үчид Бурхны чуулганы өнөр гэр бүлийн гишүүд, бүтээгчийн ноёрхолд орох бүтээгдсэн зэлс юм. Төгс үчид Бурхны үгийн удирдлага доор тэд ямар ч бэрхшээлтэй тулгарсан, хэрэгжүүлэх замыг олохын тулд Бурхны үгийг идэвхтэйгээр ирж хайж, бүтээгдсэн зүйлийн үүргийг амжилттай биелүүлж байгааг хараад бид өөрөөр улс орон арьсангуйтай байж өөр хэлээр ярьдаг ч гэсэн төгс үчид Бурхны ажил үг бидэнд эдгээр хэл хязгаарыг давж нэгэн нийтлэг зорилготой болох боломжийг олгосныг зүрх сэтгэлийнхээ гүнээс мэдэрдэг. Хаанчлалын сайн мэдээг дэлгэрүүлж бүтээгчийн ажил болон үгийг гэрчлэхийн тулд хамаг хүч чадлаараа бүх оршихуйгаа зориулах нь бидний зайлшгүй үүрэг мөн. Дараагийн дугаараар бид та бүхэнд Америк болон Аз ТV-ийн чуулгануудын урлагийн тоглолтын бэлтгэл ажлын тайзны ардах сурвалжилгыг хүргэх болно. Бидэнтэй хамт байгаарай. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэг өндөрлөж байна. Шинэ эрен үетэй хамт байгаарай. Дараа уулзцгаая.